нэг тэмцээнд ялагдсан байж байгаа шүү дээ. Тэрийг нэг дахиад нэг үзчихэд ирэх байх. Эрэгтэй хүн шиг байх гэж чийдэг эрэгтэй хүн. Бага насныхаа хамгийн гоё дурсамж руу хэсэгхэн зур очиод ирэх боломж олбол. За. Зөндөө гоё дурсамжууд байдаг. Бүхэн секцэнд явдаг ус хэсэг рүү нэг очиод ирдэг юм лээ. Тэнд нэг тэмцээнд нэг ялагдсан байж байгаа шүү дээ. Тэрийг нэг дахиад нэг үзчихэд ирэх байх. Харилцаанд ямар зарчим байдаг вэ? Шудраг байх, шулуухан байх, өөрөөрөө байх. Би чи алийг сонгох вэ? Би. Яагаад? Бүхэн бигээс эхэлдэг. Нийгэм хүн төрлөختөн тэр чигтээ бигээс эхэлдэг. Бигээ анхаарсан тохиолдолд чинүүд тайван байж эхэлдэг. Тэгэхээр бигээ өөрсдөө эхлээ бодцоод дараа нь бусдад тухай бодох тухай ярих хэрэгтэй. Танай гэр бүлийн онцлог. Ад жаргалтай. Амьдралыг ямар өмөр илэрхийлдэг? Ногоо. Үргэлж тийм уссан амьд байглаараа үнэн байгаагаараа тэгээ цэцгэлнэ тий. Ногоо. Түүний амьдралыг тэр ногоо шиг цэцгэлж чадчих юм байна. Тийм нэг ногоо, тийм нэг улаан цэцэгтэй ногоо баг. Улаан цэцэг нь юу? Улаан бол Талархах, хайрлах, итгэх, хүндлэх алийг нь сонгох вэ? Яа. итгэхийн сонгоно. Итгэл чинь өөрөө талархал, итгэл чинь өөрөө хүндлэл. Итгэнэ гэдэг бол хайрлж байна гэсэн үг. Тэгэхээр итгэл бүх зүйл. Ирээдүйд зорж буй зүйлийнхээ төлөө өнөөдөр юу хийж байна? Дуртай юм аа л хийж. Хот эсвэл хөдөө яа. Одоо бол хөдөө. Тий. Хотод байгаа учраас хөдөө их сонирхолтой гоё байна. Одоо бол тэгээд хөдөө байсан бол хот их сонирн байх байсан баг. Нөхөрлөлийн хамгийн сайн. Итгэл. Хүмүүжил, боловсрол, мэдлэг, ёс суртахуун алийг нь сонгох вэ? Яа. Ёс суртахуун дээр нь очие. Ёс суртахуун дотор нөгөөдөл чи ороо явчихна. Тэг хүмүүжил, боловсрсан хүн бол ёс суртахуун их том ургадаг л да. Хүн боловсрчгоор том ёс суртахуун их баялаг. Ер нь ёс суртахуунтай хүн бол гэдэг чинь боловсрохын хүмүүж хэрэг нэр. Тэгэхээр ёс суртахуун гэсэн. Facebook-ын нэзэр болно вэ? Зүрх. Орчны хэрэглээ таны амьдралд хэр нөлөөлдөг вэ? Захин орчин гэдэг бол тийм зөвхөн технологи л болохоос ш тусдаа орчин биш. Яг тийм гудамж талбай одоо Улаанбаатар ирэл багшин дээд те. Доромтын хамгийн хүн цуглардаг газар хааны тэр. Тэгэхээр тэр нөлөөлөхгүй нэг бол байхгүй. Тэгэхээр яг хандлал дээр байдаг шиг захин орчинд байх л хэрэгтэй л те. Тэгэхгүй их зовно. Яг одоо юу гэж? Яг одоо кофе л умаар. За